Амьдрал ямар сайхан юм бэ? Би ямар гайхалтай бүсгүй вэ гэл өөртөө донтоод дурлаад өглөө сэрж ийн гэд төсөөлөд үзтээ. Өөртөө донтох тийм л эдэг. Өөрийгөө тордоол хийх ёстой зүйлсээ бодоол догтлоол өөрийнхөө байгаа төр дүрх, оюун санаа, зориг мөрөөдөл гэл юу байдیں۔ Тэр бүхнээ хайрлал яг ингээд нэг тийм кинон дээр гардаг да өглөө босоод цаа кофе, өглөөний цагаа бэлдэнгээ ингээд нэг гоё бүжиглээл. Яагаад гэвэл чи өөрийгөө хайрлаж эцсийн эцэст өөрийнхөө үн цэнийг таних мэддэг болсон болохоор. Өөртөө итгэх итгэлгүй байдал, эргэлзээ, хязгаарлагдмал бодол, үнэмшлүүд тэдрийгээ таягдан хаяад happy байл да тий. Яагаад бид нар богинохоо амьдрах цөөхөн өдрүүдийг стресстэж, гониглож, эсвэл ямар нэгэн зүйлсээр санаа зовж, гомдлож өнгөрөх ёстой юм бэ? Чамд угаасаа хүссэн бүхнээ авах, хүссэн тэр эмэгтэйгээ болох тэр потенциал чадварууд нь байгаа аахгүй юу? Чи өөрөө ч мэдж байгаа. Тэгэхээр өнөөдрийн миний ярих сэдэв маань өөртөө донтож, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх тухай ярмаар байгаа юм. За тэгээд нэгдүгээр бүлэг нь болохоор өөртөө донтох тухай ба түүнийг шинээр тодорхойлох үзэл бодлын өөрчлөлт хийх. Олон нийтийн дунд ингээл өөртөө донтох гэдэг ойлголт нь нэлээд жоохон буруу ойлголтоор төгсөн байдаг. Эголог, өөрийгөө юу гэд бодцیں, амиа хичээсэн ч гэдэм үү. Гэтэл өөртөө донтох нь өөрийгөө хайрлах, өөрийнхөө өсөлт хөгжилд санаа тавих, өөртөө итгэх итгэлээ өнгөлөх, өөрийн үн цэнээ нэмэгдүүлэх гэх мэт тэр бүх зүйлстэй донтож өнгөлж гялалзуулах тухай байхгүй. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэж үг гэдэг штэ. Гэтэл өөрийнхөө биеийг засаагүй, өөрийгөө ойлгоогүй, таньж мэдээгүй, өөрийгөө хайрлаж сураагүй хүн хэрхэн бусдыг хайрлах юм бэ? Хэрхэн нийгэмдээ инэрэлтэй тэр хувь хүн байх юм бэ? Өөртөө донтох гэхээр зарим хүмүүс жоохон буруугаар ойлгох гэдэг бас. Өөрийнхөө зарим зүйлсээр ингээл их зүйлсээр нэлээд шөөмжилтэй ханддаг. Бүх хүнд төгс харагдахын тулд дүр эсгээл гэтэл яг дотроо ингээл амар unhappy байдаг. Дүр эсгэх hypocritic байх тухай. Эсвэл бусад хүмүүстэй өөрийгөө бүр амар харьцуулаад би чинь энэ хүмүүсээс угаасаа илүү гэж бусдыг доош нь хийж бодох. Эсвэл өөрийгөө бүр хитрхи доош нь унгаж бодох. Гих мэдчлэн өөрийн болж бүтэхгүй байгаа зүйлсээр сул талууд дээр анхаарч донтоод байгаа энэ донтолттой хүмүүс андуураад идэг. Гэтэл өөртөө донтох донтолт нь энэ биш юм аа. Энэ бол өөрийнхөө сул тал өөртөө итгэлгүй байдал дээр тэр зан чанар дээр донтоод байгаа хэрэг байгаа байхгүй юу? Өөртөө донтох донтолт нь болохоор өөрийнхөөрөө яг authentic буюу үннээрээ байх, өөрийнхөө сайн муу талуудыг хүлээн зөвшөөрөх, өөрийн өсөлт хөгжлийн төлөө алхмууд хийдэг, сэтгэл зүй оюун бодлоороо бие мах бодороо тэднийхээ төлөө зорилгооттой байдаг, бусдыг хүндэтгдэг ч гэсэн бусад хүмүүсийн сөрөг бодол санаанд ерөөсөө автдаггүй. Яагаад гэвэл чи өөрийнхөө итгэл үнэмшилт бат зогсож тэрэндээ үнэнч байдаг учраас бусдын гарт өөрийнхөө үн цэнийг өгдөггүй. Тийм байх. Тэгээд одоо байгаа нөхцөл байдлаа талархаж хүлээж авдаг ч гэсэн ирээдүйд хэн байж чадах тэр бүхнийхээ төлөө авч буй алхмуудад донтохыг хилээд байгаа байхгүй. Тэгээ инээдтэй ч гэх юм уу нэг зүйл ярих юм бол олны дунд өөртөө итгэлгүй өөрийнхөө сул талуудад донтцсон бусдыг шөөмжилдэг ийм хүмүүс хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Ийм хүмүүс нэлээд их байдаг. Энэ нь уг нь бол өөрийгөө устгаж үгүй болгож байгаа амар муухай амиа хичээсэн зам байхгүй юу? Яагаад энэ хүмүүсийг хүлээн зөвшөөрөд байна гэхээр энэ хүмүүс ямар нэгэн байдлаар бусад хүмүүст нэг тийм занал хийсэн байдал үүсгдэггүй учраас. Харин өөртөө донтсон хүмүүсийг болохоор өөрийгөө хитрхи ингээл дүүлгээд илүү гэд бодцсон, өөрийнхөө цаг цааванд амар харамж бусад хүмүүсийг бодох ёстой штэ ч гэдэг юм уу, амар тийм янз янзын байдлаар шүүмжилж ярьдаг. Гэтэл яг үнэндээ өөртөө донтсон тийм хүчирхэг эмэгтэйчүүд бусдаас ямар нэгэн үнэлэмж, батламж хүлээдгүй хүмүүс бусад хүмүүс тийм занал хийсэн аюултай юм шиг санагддаг гинэ. Ялангуяа өөртөө итгэлгүй сул тал дээр анхаарад бусдыг өөртөө харьцуулаад шөөмжилж бодоод идэг тийм хүмүүс занал хийсэн байдалтай санагддгийм байна. Тэр хүмүүс өөрөөр хэлбэл өөртөө донтсон хүмүүст атаархаад идэг гэсэн үг. Гэтэл атаархал гэж юу гэсэн үг юм бэ гэхээр чамд байхгүй нэг зүйл тэр хүнд байгааг чи олоод харчаад өөртөө байхгүйгаа улам ихээр гүнзгий мэдрээд байгааг атаархал гэж нэрлэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр үзэл бодлын өөрчлөлт номер 1
Юу гэхээр өөрийгөө хайрлах нь амиа бодсон хэрэг биш юм аа. Чиний өөрийн аяга дүүрэн байж чадах юм бол чи хайртай хүмүүс, дотны хүмүүс, эргэн тойрныхон, нийгэм, хорвоо ертөнц гээд тэр хүмүүстэй хуваалцах зүйлс хангалттай байна. Өөр дээрээ ажиллаж өөрийнхөө хэрэгцээг хангацсан хүн маш сайн үн цэнтэй найз, хамтрагч, эцэг их байж бол чаднаа. Эсвэргээрээ хүсээгүй ч гэсэн бусад хүмүүст ингээл туслаад идэг, өөрийнхөө өмнөр бусдыг тавьдаг, сайн хүн мэтээр харагдах гэж дүр эсэгдэг, тийм хуурмаг зүйлсийг болох хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд маань өөрийгөө ингээд золиослон байж бусдыг урдуураа тавьдаг, бусдын хүслийг биелүүлдэг, бусдынхаар байх гэдэг хандлагатай. Тэгээд эргээд тэр нь өөртөө гэсэн үнэлэмж, үн цэнэ унгаад ямар ч ирч хүчгүй нэгэн болоод идэг. Бусдыг битгий хайрлаарай гэж хэлээг юм шүү. Битгий буруугаар ойлгоорой. Зүгээр л эхлээд өөрийнхөө хэрэгцээг хангаа. Чи юу хүсэж чинь? Чи хоолоо идсэн юм уу? Чи өнөөдөр happy байж чадчихэв үү гэдгийг өөрөөсөө асуугаад өөрийнхөө хэрэгцээг хангацгаад тэгсний үндсэн дээр чи бусад хүмүүст хэрэгтэй хүн нь байж чаднаа гэсэн тэр ойлголтыг хэлээд байгаа гэсэн үг. За үзэл бодлын өөрчлөлт номер 2 нь юу гэхээр өөрийгөө битгий нуу. Энэ хорвоо дээр төрсэн хүн болгон өөрийн гэсэн өвөрмөц онцлог шинж чанар дахин давтагдахгүй зүйлстэй бидний нүднийхээ, гарын хурууны өндөгнийхээ гэл бидний аура, энерги бүх зүйл дахин давтагдахгүй. Тэгэхээр ямар нэгэн social setting-т ч юм уу хаана ихтэй өөрийгөө багтаахын тулд өөрийгөө байгаагаасаа өөр хүн болж жүжиглэх, өөрийгөө нуух, жижигрүүлэхээ болио. Яг өөрийнхөө байж яагаад болохгүй гэж ингээд бусад хүмүүсийн дунд бусдын анхаарал өртөхгүй байхаар нэг тийм safe, аюулгүй хил аманд өртөхгүй юм шиг тийм мэдрэмж хүнд төрдөг юм байна л да. Гэхдээ хүн болгоны дотор өөрийнхөөрөө байж хайрлагдах юмсан, бусдад өөрийнхөөрөө хүлээн зөвшөөрөгдөх юмсан, acknowledge хийгдэх юмсан гэсэн тийм хүсэл хэрэгцээ байдаг юм байна л да. Тэгэхэд миний хувьд гэх юм бол би ингээд шинэ хүнтэй ажил дээр ч юм уу шинэ хүнтэй танилцахаар бие аягүй их барьдаг төрлийн хүн байсан. Ялангуяа олон шинэ хүмүүс донд орохороо би ингээд бүр барьцдаг. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэггүй, нэг их юм ярьдаггүй тэр интроверт дүртэй орчоод идэг гэсэн үг. Яг цаана нь айдас байсан байхгүй Энэ хүмүүс намайг буруугаар ойлгочихгүй, намайг тэнэг амтан гэд харчихгүй ч гэдэг юм. Тийм айдас байсан гэсэн үг. Тэгэд нэлээд урт хугацаанд би энтэйгээ ажилласан. Тэгээд эцсийн дүндээ ер нь бол би яг өөрийнхөөрөө байгаад чанга инээгээд бусад хүмүүсийг ингээд гомдоох ч юм уу бусад хүмүүсийн эрх ашигт халдахгүй л байх юм бол би өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлээд сурцсан. Яагаад болохгүй гэж бусдад жишээ нь миний үзэл бодол таалагдахгүй бол тэр л үсттэй. Тэр хүмүүсийг ямар нэгэн байдлаар хохирох үг үйлдэл хэлээгөө л бол тэгэл болно штэ. Ер нь бол би өөрөө айгу тийм яг надтай тулаад харцдаг миний дотны хүмүүс мэднэ би өөрөө айгу goofy хүн байхгүй юу? Алиа хоршин зантай гэсэн үг. Тэгээд тэрийгээ би ер нь дарах хэрэггүй юм байна. Бусад хүмүүсийн дунд ч гэсэн би өөрийнхөөрөө байснаар яг намайг өөрөөр маань харж тэрэнд маань татагдж байгаа хүмүүс миний эргэн тойронд байх юм байна гэдгийг ойлгоцсон гэсэн үг. Хин хиндэ ашигтай зүйл. Би эсэргээрээ дүр эсгээл болзоонд яваад ч юм уу эсвэл шинэ найз нөхдөд болохтай ингээл дүр эсгээд ах юм бол урт хугацаанд тэр дүр чинь бутраад унах байхгүй. Тэгэхээр яг өөрийнхөөрөө байж сурах нь маш чухал юм аа. Өөрийнхөөрөө байж чадахгүй бусад хүмүүсээс үнэлэмж, батламж шаардаад гордоод байгаа тэр хүмүүс өөрийнхөө үн цэнийг бусдын гартал өгөөд байна гэсэн үг. Тэр нь эргээд чамайг сэтгэл зүйн маш тухгүй байдалд оруулна. Гэтэл чиний үнэлэмжийг чамаас өөр хинч тогтоохгүй. Чи л өөрийгөө үнэлэмжийг тогтоож хамгаалж чадна. За тэгээд үзэл бодлын өөрчлөлт номер 3 нь гол дүрийн энерги сэргээх буюу нээж өгөх. Хин нэгний амьдралын туслах дүр биш. Өөрийнхөө сонирхолтой амьдралын гол дүр юмаа гэсэн итгэл үнэмшлээ өөртөө тултал нь сэргээж өгөх. Амьдрал надад тохиолддог биш. Амьдрал миний төлөө тохиолддог гэсэн тэр энергийнхаа цөмийг өөр дээрээ авчирч өгөөрэй. Өөртөө төвлөрсөн энерги нь чамайг төрлөхийн аргагүй, эсэргүүцхийн аргагүй тийм соронзон шиг болгодог байхгүй юу? Гэхдээ өнөөдрийн бидний гол зорилго бол тэр биш.
Бидний гол зорилго бол өөрийгөө харах нүд буюу бидний перспективээ өөрчлөх. Өөрөөр хэлбэл энэ амьдрал одоо эргэн тойронд болж байгаа зүйлс маань надад тохиолдоод байна гэхээсээ илүү энэ бүх зүйл миний амьдралын нэг хэсэг юм аа. Энэ бүх зүйл миний сайн сайхны төлөө тохиолдож байгаамаа гэж харж чаддаг болох нь чухал аа. Яагаад тэгэхээр амьдралын гол дүр байна гэдэг нь тухайн амьдралынхаа цөмөн байх учиртай болохоос биш, ямар нэгэн тохиолдсон зүйлсэд өртөөд явдаг тийм victim mindset биш байхгүй юу? Victim mindset гэдэг нь болохоор хохирогчийн дүрд ороод явах гэсэн үг. Миний мэдэх маш олон хүмүүс, маш гайхалтай эмэгтэйчүүд victim mindsetтэй амьдрал яваад идэг. Миний өнгөрсөн баларсан юмнуудаа яриад миний найз залуу надад ингэж өгөөгүй учраас, манай нөхөр халамжгүй байсан учраас, хүүхдүүдээ харж өгдөггүй байсан учраас, эсвэл би нарциссистик хүнтэй хамт байсан учраас гэл ингээл ажил дээр тийм хүмүүстэй манай босс юм учраас гэдэг юм уу, хохирогчийн дүрд өөрийгөө оруулаад тэр өнцгөөс өөрийгөө хараад байна гэсэн үг. Гол дүр энерги бол тийм байдгүй маа. Би энэ бүхнийг өгөөсгээд та бүхний туулсан өнгөрсөн хүнд хэцүү зүйлсийг өгөөсгөж байгаа хэрэг ерөөсөө биш юм шүү. Үнэхээр хүнд байсан тодорхой байх. Гэхдээ гол хэлэх гээд байгаа санаа маань баг бандган хэлдэг шүү дээ. Биеэр туулсан зүйлсийг сэтгэлээрээ дахин давтаад яах вэ гэд яг тэрнтэй адилхан нийгэмд өнгөрөөд болоод болчихсон зүйлсээс сурах зүйлсээ аваад урагшаагаа хараад тэмүүлэл явна уу гэхээс биш дахин тэр тухай бодоод тэр үед л тэгчихдэг байсан бол энэ үед л энэ хүн ингэчихсэн бол би үдэд ийм байхгүй байсан гэдэг тэр хохирогчийн дүрээсээ салах хэрэгтэй. Тэгжиж чи дараагийн түвшин рүүгээ архиж чаднаа. Тэгжиж чи амьдралынхаа киноныхоо гол дүр нь байж чаднаа. За үзэл бодлын өөрчлөлт номер 4 маань болохоор өөрийгөө хайрлах ба өөртөө дондох тухай ойлголтуудыг тодорхой болгох. За өөртөө хайртай байна, өөрийгөө хайрлана гэдэг нь өөрийгөө яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх, өөртөөгөө зөөлөн харилцах, хүнд өдрүүдэд өөртөө амралт өгч чаддаг байх. Ямар нэгэн зүйлс тохиолдлоо гэхэд за болондоо бүтэндээ гэд өөртөөгөө сайхан харилцах энэ бүхнийг хэлж байгаа. Өөртөө дондох гэдэг нь энэ бүх зүйлс дээр нэмээд өөрийн хүрч болох тэр хувилбартаа дурлах, өөрийнхөө хэн байж чадах вэ гэдэг тэр хувилбарынхаа төлөө авч буй алхмуудаа донтох тэрийг хэлээд байгаа гэсэн үг. Өөрийнхөө амьдралд өөрийн үн цэнэ бүтээж байгаа бүхэндээ донтох гэсэн үг. Өдөржин өөрийгөө талент хараал би чинь ингээл өөртөө донтчих шүү гэл энэ тухай ерөөсөө хэлээгүй юм шүү. Өөрийгөө өөрчлөгдөж буй, сайжирч буй ур чадварууд дээр, гаргаж буй прогресс дээр, процесс дээр, тэгээд нөлөөлөл дээр донтох тухай ойлголт байхгүй юу? Тэгэхээр чи бол амьдралынхаа гол дүр нь masterpiece нь болохоос гадна master creator юм. Юу гэсэн үг вэ гэхээр чи амьдралынхаа гол бүтээгч юм шүү. Холливуудын оддыг ингээл ярьдаг шүү дээ. Би өмнөх сэдв дээр ярьсан байхгүй ингээ сайн жүжигчдийн тухай гэл. Тэнгүүд Холливуудын оддууд би ингээл алтартай болчоол ингээл амар их мөнгө хийгээл амар ингээл хүмүүс намайг шүтэн бишүүлгээл яг тэр тухай бол боддог байх. Гэхдээ тэр хүмүүсийн амжилтын гол нууц нь юу вэ гэхээр би гайхамшигтай сайн жүжигчин болж энэ дүрийг амьлуулахын тулд ямар ур чадваруудыг өөртөө суулгаад ямар дүрд өөрийгөө оруулах юм бэ гэдг дээрээ ажиллаж тэр прогресстой процесстой донтж байгаа учраас тэр хүмүүс тэр амжилтанд хүрчээд байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. За үзэл бодлын өөрчлөлт номер 5 нь юу вэ гэхээр амьдралдаа донтох. Зөвхөн өөртөө биш өөрийнхөө амьдралд донтох тухай. Ажиллаж байгаа прожектууд, хийж байгаа зүйлс, амьдарч байгаа орчин нөхцөл, харьцаж байгаа хүмүүстэй гээд бүгдэнд нь маш гоё чин сэтгэлээсээ ханддаг байх. Ямар нэгэн зүйл ингээд болохгүй байвал за яах вэ? Энэ зүйлс надад сургамж өгөхөөр ирсэн байна илүү сайн боломжууд гарч ирэх нь тодорхой гэсэн үзэл бодлыг өөртөө суулгаж өгөх. Харах өнцгөө, амьдралаа харах өнцгөө, өөрийгөө харах өнцгөө хитрхи serious хүлээж битгий аваарай. Битгий юм болгоныг хүн дээр хүлээж аваарай. Илүү гоё хөнгөн байх хэрэгтэй, Энэ гоё амьдралыг дурсамжтай, үн цэнтэй байлгая л да. Тэрний гол түлхүүр нь өөрийн чинь mindset буюу үзэл бодол байхгүй юу? Тэгээ би найзуудтай бас хэлдэг. Яагаад бид нар жоохон дэлгүүлүү буюу delusional байж болохгүй гэж. Жоохон монголоор хэлэх юм бол жоохон мэдрэл муутай солиотой байж болохгүй гэж заавал нэг тогтсон амьдралаар нэг хэмнэлээр ингээл өглөө усаал робот шиг амьдрах алтгүй шүү дээ. Энэ амьдралыг бид нар өөрсдөө эзэн болж бүтээж байгаа учраас энэ амьдралаа жоохон сонирхолтой болгох хэрэгтэй байхгүй юу?
За тэгээд бүлэг 2 нь өөртөө донтох алхмууд. Нэгдүгээрх нь болохоор protect your energy буюу энерги хамгаалаарай гэж байгаа. Одоо ингээл бид нар орчин цагт амар их social media явах чинь тий. За жишээ нь өөрийнхөө постууд дээр хэдэн хүн лайк дарсан байна, зүрх дарсан байна, хин юу гэж бичсэн байна, энэ хүн намайг юу гэж харж байгаа бол гэхээс ахуулаад нийгэм улс төр эдийн засагт болж байгаа сүрэг, эерэг одоо хин нэгэн хүн жоохон солиотой контент хийлээхэд тэрийг шеэрлээл, тэрэнд бухимдлаа илэрхийлээл ингээл талаар нэг өөрийнхөө энергийг цацаад идэг. Энерги чинь бидний одоо мөнгөн урсгал ахгүй юу? Бүх энерги бусад руу чиглэсэн бусдын үзэл бодол руу, ойлголт руу, коммент руу чиглүүлээд тахаар өөрөө өөртөө үлдэх энерги хаанаас олж авах юм бэ? Тийм болохоор энерги хадгалаад хаана анхаарал чинь чиглээд байна. Тэрэн дээрээ анхаарад нэг үзээрэй. Хитрхи их бусдын үзэл бодолд хин юу гэж ярьж гин бодож гин гэдэг дээр анхаарад байгаа юм биш үсттэй. Тэгээд дээрэс нь бусад хүмүүсийн хэлж байгаа үгс, ярьж байгаа үзэл бодолд хүндэтгэлтэй хандах нь чухал. Гэхдээ сөрөг зүйл яриад байгаа, өөрт чинь сөрөг мэдрэмж өгöd байгаа тэр хүмүүсийн үг үйлдэлийг тийм ч хүн дээр хүлээж аваад чухалчлаад авах шаардлагагүй. Тэрэнд энерги зарцуулаад шаардлагагүй өөрийнхөө энергийг хамгаалж авах нь маш чухал юм аа. Тэгээд өөрийнхөө контролдож чадахгүй зүйлс дээр битгий анхаараа. Чиний удирдах боломжгүй зүйлс төр энерги, нерв, цаг заваа бити үрээ. Яагаад гэвэл энерги гэдэг бол бидний маш чухал, дээрэс нь хязгаарлагдмал зүйл байхгүй. Өдөр тутам бидэнд тодорхой хэмжээний энерги ирж идэг. Энерги маань бас шавхагдаж дуусдаг. Тийм учраас өөрийнхөө энергийг хамгаалж явах нь чухал юм аа. За номер 2 нь өөртөө магтаал хэлж байх. Хүн болгоо мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй зүйл бол хүн өөрийгөө урамшуулж магтаж ерөөсөө сурдаггүй. Одоо орчин цагт нөгөө affirmation-ууд гэл гой юмнууд гараал ирсэн байна. Гэхдээ хаа нэг сонсчод юм мартад орхичдаг. Яагаад гой хувцас өмсөөл нүрээ будаал гарахтаа толинд нэг те би чинь сайхан бүсгүй шүү. Би чинь сайхан дуу хоолойтой шүү. Би гоё нэмсгэлдэг шүү ч гэдэг юм уу. Өөрийгөө магтаад иж болохгүй гэж. Ямар нэгэн зүйлийг одоо төлөвлөсөн ажлаа амжуулаад үр дүн гаргаад эсвэл тэрнийхээ төлөө ингээд өөрийнхөө энерги цаг цагийг зарцуулж байгаа бол өөртөө би чаднаа, би ч угаасаа чаддаг хүн, бүх зүйлийг би болгодог хүн гэдээ өөртөө урам зориг өгч явах хэрэгтэй. Энэ маань ингээд жоохон бөө сонсогдож иж магадгүй ч энэ болохоор өөртөөгөө дотооддоо чиний харилцаж байгаа narrative буюу өөртөөгөө харилцах харилцааг бэхжүүлж идэг. Neuroplasticity буюу одоо чиний эсүүдийн хооронд үүсэж байгаа тэр холбоосууд хоорондоо ингээд холбогдож өгөөд улам бүр чиний дотоод ухамсарт чинь би ийм хүн шүү гэсэн баттгал сануулгыг өгөөд идэг байхгүй. Тийм учраас өөрийгөө магтаж урам зориг өгч яах нь чухал. За тэгээд үүнээс үүдээд номер 3 буюу өөртөө итгэх итгэлээ нэмэх. Гаднаа ингээл амар өөртөө итгэлтэй харагддаг тий. Тэгээ яг ингээд тулаад харьцангуут нэг тийм яг бас тийм биш. Ойлгомжгүй юм шиг, төгшөөртэй юм шиг ингээд үннээсээ өөртөө итгэлтэй биш. Гаднаас тэр өөртөө итгэх итгэлээ олж авах гад хичээж байгаа ийм хүмүүс айгүй олон байдаг. Гаднаас өөртөө итгэх итгэлээ хайгаад байна гэсэн үг. Ийм хүмүүс ихэвчлэн бусдаас үнэлэмж авах, сайшаал магтаал хүртэх, батламж хүртэх нь тэдний одоо өөртөө итгэх итгэлийг өнгөлж идэм байл та. Чи өнөөдөр гоё харагдаж шүү, хөөрхөн байж шүү, тий даргаасаа мундаг ажилтан шүү гэж хэлэхээр өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж идэг. Гэхдээ дотроосоо энэ өөртөө итгэх итгэлээ гаргаж ирээгүй цагт тэр гаднаас олж авсан итгэл тодорхой хэмжээний дараа ингээд доошлоод унаад идэг. Тэгвэл өөртөө итгэх итгэл яг жинхнээсээ дотроосоо гарч байгаа тэр итгэл хаанаас гарч ирдэг вэ гэхээр өөртөө амлсан хийн гэж бодсон тэр зүйлстэй хүрэхээр би болж баталгаажиж байдаг юм байна. Тэгэхээр өнөөдөр яг юу хийн, юу бүтээн, юу хийх хэрэгтэй гэж бодсон тэрийг хийж явах хэрэгтэй. Жимд явна гэж бодсон бол явах хэрэгтэй. Хамгийн гол нь амар өндөр үр дүн гаргаад шууд те ингээл нэг хин нэг мундаг хүн болох гэхээсээ илүү тэр процесс донд тархич нь би чинь өөрийнхөө төлөө алхам авч чаддаг хүн шүү. Би сансныхаа төлөө явдаг, өөртөө өгсөн амлалтандаа хүрдэг хүн шүү гэсэн клик үүсдэг. Тэрнээс өөртөө итгэл чинь баталгаажиж өнгөлөгдөж байд юм байна л да. Тэгээд одоо тэр ганхахгүй итгэлийг олж авдаг гэсэн үг. За номер 4 нь болохоор өглөө босоод надад ямар нэгэн сайхан зүйлс тохиолдно гэсэн итгэл үнэмшилтэйгээр сэрэх. За энийг болохоор хүмүүс за юу вэ гэж хүлээж авч магадгүй. Гэхдээ
одоо ингээд би нэг контентын дээр ярьжсэн 60,000-аас хүн өдөрт 60,000-аас 90,000 бодол боддог гинэ. Гэтэл бидний эргэн тойронд сая үйл явдлууд тохиолдож идэг. Тэнд нэг машин сигналдаал, энд нэг хүүхэд уйлаал тий амьдрал ингээд өрнжидэг байхгүй юу? Тэгээд бидний одоо нүдээр одоо сонсголоор тий сенсоруудаар дамжаад тархинд орж байгаа мэдээллийг шүүдэг reticular activating system гэж тийм функц ажиллаж идэм байна тархинд. RAS гэж товчилж нэрлэдэг. Тэнгүүд RAS бид нар яг тархин дотроо юун дээр төвлөрч чинь тэр болгоныг гаднаас мэдээллийг шүүгээд бидний тархи руу ингээд оруулаад идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар ингээд за өнөөдөр би надад ямар нэгэн сайхан зүйл болно шүү, тохиолдсон шүү, тэгээд нэг хин нэгэн сонирхолтой хүнтэй би уулзнаа, эсвэл миний энэ ажил бүтнэ ч гэдэг юм ингээд тийм өөдрөг эрэг сэтгэлгээтэйгээр сэрж тэрэндээ итгэж чаддаг байх нь бидний тэр тархин дах RAS-ыг гадна байгаа болж байгаа нөхцөл байдал процессыг дундаас тэр боломжуудыг ирж хайх функцийг идэвхжүүлж идэм байна л да. За жишээлбэл ингээд жирэмсэн болоод явж хахад жирэмсэн хүмүүс амар их болцсон юм шиг санагдаад байдаг. Өмнө нь ингээд анзаарч байгаагүй хэрнээ яг би ингээ өөрөө жирэмсэн болцсон үед надад бол яг тийм мэдрэмж төрж исэн. Яагаад тэгэхээр би жирэмсэн шүү гэдэг дээрээ би төвлөрсөн байгаа учраас тэр хүмүүсийг миний тархины шүүлтүр шүүж хүлээж аваад байна гэсэн үг байхгүй юу? Тэрнээс биш гинэт намайг жирэмсэн болохоор бусад бүх хүмүүс жирэмсэн болж гин гэсэн үг бол биш. За бас нэг жишээ нэх юм бол машины жишээ. Lexus машин аваад унлаа гэж бодъё. Тэгэнгүүт зам дээр тэр Lexus машинууд улам их болцсон юм шиг ингээ харагдаад идэг. Та нар ч гэсэн тэгдэг бах. Яагаад вэ гэхээр чи Lexus машин дээрээ төвлөрсөн учраас чиний RAS зам дээр явж байгаа бусад машинуудаас илүү тэр Lexus-ыг шүүж тэр мэдээллийг өөртөө аваад байгаа хэрэг байхгүй юу? Тэгэхээр энэ маань илүү шинжлэх ухааны үндсэлтэй зүйл юм аа. Тиймээс өөрийгөө өглөө босохдоо өнөөдөр надад сайхан зүйлс болно гэж бат итгэж бодож босч байгаарай. За тэгээд 5 дахь нь болохоор embody хийх буюу тэр хувилбартаа орох, хичээж байна, би хүсч байна биш. Жинхнээсээ embody хийх. Би нөгөө өмнөх сэдв дээр яриагаараа ярьсан штэ. Identity shift хийх буюу өөрийнхөө хамгийн сайн хувилбарт өсөрч орох тухай. Энэ нь болохоор embody хийж бүх зүйлсээ тодорхой байлгах тухай байхгүй юу? Эсвэргээрээ ингээд би одоо хичээж шүү, тийм болох гээд хичээж шүү, би хүсэж шүү гэд бодоод авах тусам 3D ертөнцийн тэр бодлыг чинь толдоод улам бүр тэр бүхний чинь холдуулаад байдаг гэд ярьсан. Би амжилттай байхыг хичээж байна. Би мөнгө олохыг өшөө их мөнгө олохыг хичээж байна. Би тэр нэгэн хүн байхыг хичээж оролдож байна. Эсвэл би он сурахыг хичээж байна ч гэдэг юм уу. Энэ бүхэн чинь даалд ухамсарт чинь ямар мэдээлэл өгöd байна гэхээр би хангалтгүй байна. Би надад тэр хүссэндээ хүрэх хүртэл тодорхой хэмжээний зай байгаад байна шүү гэсэн итгэл үнэмшлүүдийг чинь баттгаад байгаа хэрэг гэсэн үг. Тийм учраас хичээх биш зүгээр be it. Тэр зүйлээ тэр дүрдээ ор бай гэдэг байгаа байхгүй. За өөр дээр жишээ аваад ярих юм бол би ингээл контент бичээл те. Миний яг ярьж байгаа сэдв маань хүрэх ёстой хүмүүстэй л хүрээсээ энэ чэнэс ганц ч гэсэн зүйлсийг амьдралтаа аваад хэрэгжүүлчихээсэ гэд ингээд нэг контентууд хийгээд байгаа юм. Тэгэнгүүт намайг мэдгүй нэг 1000, 2000, 3000 хүн үзэж гин гэж бодъё л доо. Тэгэнгүүт би дотроо яана намайг ингээл 1000 хүн үзчихлээ. Би 1 сая хүн үзхийг хүсэж юм те. Тэрний төлөө би ингээ хичээж ийн гэд ингээд бодоод байвал улам бүр миний хүсэж байгаа зүйлс ингээ надаас холдоод байна л гэсэн үг. Эсвэргээрээ би яг 1 сая үзэгчтэй, дагагчтай хүн шиг бодож, сэтгэж контентоо хийх юм бол тэр маань биелэх цаг хугацааны асуудал болоод байгаа байхгүй юу? Тэгэхээр би өөр дээрээ арай ойлгомжтой байхын тулд жишээ авлаа. За тэгээд амьдрал чинь яг ямар төвшөнд байна? Өнөөдөр чи хэн байна гэдэг чинь чамд таалагдахгүй байгаа бол тэр хувилбараасаа тэр дүрээсээ шийдвэрүүд битгий гаргаа. Хүсэж байгаа яг чиний байх ёстой тэр хувилбараасаа шийдвэрүүдээ гаргаад үзээрэй. Тэгжиж амьдрал чинь өөрчлөгдөнө. Тэгжиж чи өөртөө илүү донцсон, илүү эрэг талаараа өөртөө хайрлаж дурлсан хүн байна. За тэгээд эцэст нь гэж хэлэхэд ер нь бол өөртөө итгээд хийн гэсэн зүйлүүдээ заавал хийгээрэй. Миний өнөөдрийн ярианаас ганц авах хамгийн чухал зүйл бол энэ юм аа. Хийн гэж бодоод хийхгүй. Өөртөө амлалт өгсөн мөртлөө тэрэндээ хүрдэхгүй бол чиний дотор хүн чинь би угаасаа л
өөртөөгөө нэг юм ярьчаал тэрэндээ хүрдгүү штэ гэд өөртөө итгэхгүй байх нь аргагүй байхгүй юу. Тийм учраас өөртөөгөө харилцах тэр харилцаагаа унгаахгүй тулд хийнэ гэж бодсон бол үйлдэл заавал аваарай гэж хэлмээр байна. Тэгээд өдөр болгон нэг жижигхэн зүйлээр тэрийгэ баттгаад явж болно шүү дээ. За би өнөөдөр өглөө яг 7 цагт босноо гэсэн бол яг л 7 цагтаа л бос. Цэрүүлгээ дахин хойшлуулад ч юм уу тэгж битгий өөртөө өгсөн амлалтаасаа буцаарай. За тэгээд өөртөө донтож өөрийгөө илүү их хайрлахын тулд чагсаалт гаргах хэрэгтэй. Одоо өөрийнхөө энергийн цөмийг өөртөө авчрахын тулд гэсэн үг шүү дээ. Өөртөөгөө 7 хоногтоо ч юм уу сартаа нэг удаа болцдог бай, тэ? За нэг гоё хүссэн газараа ороод хүссэн хоолоо идчихье. Тэгингээ би яг амьдралдаа хаана байна? Би өнөөдөр аз жаргалтай байж чадчихэв нү? Би яг ямар зүйлсийг ямар хувилбартаа ороод яваад байна ч гэдэг юм уу? Өөртөөгөө болцох, ярилцах цаг хугацаа гаргаж өгөх. Эсвэл өдөр бүр өөртөө талархаж заавал журналинг хийдэг бай. Талархдаг 3 зүйлсээ бичдэг бай гэж шийдсэн бол, амласан бол тэрийгэ бичих. За сартаа нэг шин чадвар скил сурах гэсэн бол тэрнийхээ төлөө үйл хөдлөл авах, тэрэндээ донтох, эсвэл шин нэтворкинг үүсгий, шин танилуудтай болъё гэж утсан бол тэр зүйлс дээр үйл хөдлөл аваад тэрийг ирж хайд сураад оролцох гих мэтчлэн хувь хүний одоо хүрхийг хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа зүйлсүүд янз янзын жагсаалтаар илэрч гарч ирэх байхаа. Тэгэхээр ямар ч байсан тийм жагсаалт гаргаад өөрийнхөө төлөө, өөрийнхөө хөгжлийн төлөө алхмууд аваад тэрнийгээ сануулад байгаарай гэж хэлэх гээд байгаа юм. За тэгээд өнөөдрийг хүртэл намайг сонсож, дэмжиж, хамтдаа өсч хөгжиж байгаа, комент үлдээж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Сонсохыг хүсэж байгаа сэдвэрээ бас комент үлдээгээрэй, тэгвэл их баярлалаа. Тэгээд Монголын маань бүх охид бүсгүйчүүд өөрсдийнхөө үн цэнийг мэддэг, өөрийгөө хайрлаж мэддэг, бас бусад хүмүүстэй инэрэлтэй байгаасай гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа.